Дархан годод байрлалтай гэр бүл хүүхдийн цуслангийн бүтээн байгуулалтууд маш эрчимтэй явагдаж байгаа. За тэгвэл ерөнхийдөө өөрсдийнхөө бүтээн байгуулах ажлаа бол шаргуу хийж байгаа. Тэгвэл дан хүний гарын хүчээр хийж ийн ямар нэгэн техник тоног төхөөрөмж машин тэрэг тийм хүчээр бол ажиллахгүй байгаа. Зөвхөн өөрсдийнхөө гараар явж байгаа учраас жоохон удаашралтай явж байгааг хэлэх юм. За тэгээд оройд өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл ажиллачаад гэртээ харахад эхнэр маань маш сайхан амттай зоогуудаар бид бүгдийг халуун сайхан зоогтойгоо хүлээж идэг байгаа. Өнөөдөр бол маш сайхан солонгос зоог болох дагтуурын там байж байна. За мөн сайхан шарсан дахиа. За ээжд бол тусгаалan сайхан хар шүл буюу за монгол сайхан зоогоо ээжд бол хийж өгсөн байгаа. Тэрийг та бүхэндээ төлөвлөсөнгөө. За тэгээд удахгүй 6 сарын 1-нд болох гэж байна. Цуслангийнхаа бүтээн байгуулалтын ажлуудыг яарвчлан сандаж хийгээд та бүхнийг ирэхэд ерөнхий бүх юмаа бэлтчихсэн монгол сайхан эдээш ус зоогнуудаа гаргаад та бүхнийг бас ухтан авна гэж бодож хичээнгүйлэн ажиллаж байна. За бас хаяа нэг бас солонгос бол бас сонирхож байгаа хүмүүст бас сайхан хээр гадаа агаарт сайхан бас солонгос дагтуурын там гэх зэрэг юм хоолуудыг гэрийн аргаар бас эхнэр маань бас хийж өгч болох байна. Гэрийн аргаар хамгийн гол нь рестораны хийдгээс арай өөрөөр гэсэн үг шүү.